Амраг ирээ үзэгчтэй онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Нэвтрүүлгийн эхэнд Монгол Улсын шатар сайд амар сайхан онцгой байдлын байгууллагын орон нутгийн удирдлага болоод ахлагч бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр 2021-с 2024 онд улсын хэмжээнд тохиолдсон гамшиг аюулт үзэл ослын мэдээлэл авчиргажуулсан арга хэмжээ болоод 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан цаашаа авчиргажуулах арга хэмжээний талаар танилцуулсан юм а. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийд дахина байгалийн гамшиг аюулт үзэгдлийн тохиолдол давтамж цар хүрээ учруулах хохирол байнга өсөн нэмэгдэж байна. Энэ үзэгдэл манай улс оронд ч адилхан нөлөөлж байгаа юм. Тухайлбал цаг уурын гаралтай гамшиг аюулт үзэгдлийн давтамж 60%-аар өссөн. Онцгой байдлын байгууллагаас гамшигаас хамгаалах ангиллын сургал сурчлагын олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээг өмнөх оноотой харьцуулахад 56%-аар нэмэгдүүлснээр гамшиг осол аюулт үзэгдлийн ослын тоо буурсан үзүүлэлттэй байна. Усны осол 20%-аар, ахуйн хүрээний гал төмөр 22.5%-аар, ой хоёрын төмөр 13%-аар буурч, нийт гамшиг үзэгдэл ослын улмаас учирсан хохирол 45%-аар буурсан үзүүлэлттэй байна. Цаг арын гаралтай гамшиг үзэгдэл сүүлийн 4 жилийн дотор 60%-аар өссөн байна гэж. За нөгөө талдаа гамшигаас хамгаалах ангиллын сургалт олон нийтийн оролцоог дэмжих арга хэмжээ давхар өсч явсан. Дөрвөн бие үгэндээ хэлсэн. Гамшигаас хамгаалах хамгийн зөв бөгөөд цорын ганц зам бол бэлэн байдал бэлтгэл байдлыг бүрэн хангах гэж. За өртсөн хэрэглэх үйл ажиллагаа гамшигаас хамгаалах төрийн үйлчлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг таавад хамтдаа авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд усны ослын тохиолдол 20%-аар, объектын гал төмөр 22.5%-аар, ой хоёрын гал төмөр 13%-аар буурсан байна. Үзүүлэлттэй. За гамшигаас сэргийлэх эрсдлийг бууруулах арга хэмжээ өөрөө цаашаа цогц хэмжээнд нэгдэх ёстой. Гамшигаас өрсөн сэргийлэх сургалт арга хэмжээ энд зааснаар 7 төрлийн арга хэмжээг өдөрдөмж гарсан байна. За нийтдээ 600 гаруй, тэр дундаа 678 сургалт дадлагын ажил хийгдэж нийтдээ 10,000 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцсон байна. Ингээд энэ өөрөө 650 мянган иргэнд өртсөн сэргийлэх чиглэлийн мэдээлэл сургалт семинарын ажлууд хүрсэн байна гэж үзэж байгаа. За гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээгээр ингээд даваад өчөх юм бол энэ статистик тоо мэдээлэл, баримт цэлт, мэргэжлийн байгууллагын судалгаа, за мөн гамшигтай тэмцэх үндэсний хүрээлэнгийн боловсруулсан аюулын зураглал дата, мэргэжлийн байгууллагын мэдээллийн сан, математик тооцоол, олон улсын туршлага, судалгаа гэдэг олон зүйлүүдээс харж ингээд гамшигын 10 төрлөөр 300 гаруй багц мэдээллийг цаашлах юм бол энэ бүс нутгаар нь, аймаг орон нутгаар нь гамшигын төрлөөр нь салхишуурга, үерус, ганзууд, хур тундас, хуурайшил, чүлжилт гээд ангиллаар нь аваад 600 орчим ийм зураглалыг гаргаж олон улсын төвшин нийцгүүц судалгаа тооцоонуудыг гаргаж ингэж бас ажилласан байна. Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тусгай зориултын хувцсны хангалт 38.2%, техник тоног төхөөрөмжийн хангалт 44.7%-тай байна. Тиймээс төсөв хөрөнгө оруулалт олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжийн хангалтыг 70%, авирах ажиллагааны багш хэрэгслийг 80%, тусгай зориултын хувцс хэрэглэлийг 85%-аар, гал унтраага тусгай зориултын автомашиныг 65%, холбоо зарлал мэдээллийн тоног төхөөрөмжийг 80%, тус хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн аль багштын гадаад дотоод сургалт давтан сургалтыг нэмэгдүүлж чадвартай, хурдтай албыг төлөвшүүлэхэд анхаарч нийгэм баталгааг хангах олон хөтөлбөр арга хэмжээг үешттэйгээр хэрэгжүүлэх юм. Өнөөдөр манай аль багш нар өчигдөртөө харьцуулах юм бол ажлын ачаалал, үр гүйцэтгэх чадвар ихээхэн өөрчлөгдсөн. 3-4 жилийн өмнө жилд дунджаар манай аль багш нар жилд 4300 хүний амнаас эд хөрөнгө аюулгүй байдлыг хангаж ажилладаг байсан бол өнөөдөр статистик тон судалгаагаар 6600 болж бидний ачаалал, үр гүйцэтгэх чадамж хүрээ тэлж байна. Үүнийг дагаад бид бүхэн цаашдаа салбарын доктортой хөгжил, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадхыг сайжруулах, салбар нэгжийг өргөдгөх,
Сүүлийн үеийн дэвшилтэд инновац техник технологиг нэвтрүүлэх асуудал бол чухлаар хөндөгдөж байгаамаа. Тэгээ үүнтэй холбогдуулж Монгол Улсын засгийн газраас онцгой байдлын байгууллагын хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх, сайжруулах, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, син анги салбарыг нэгтгэх, өргөдөх замаар гамшигаас хамгаалах үйлчилгээг шуурхай үр дүнтэй зохион байгуулах, бусад олон улстай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар техник тоног төхөөрөмжийн чадварыг бэхжүүлэх гээд олон талт бодлогын арга хэмжээг авсаар ирсэн. Ингээд одоо 25 оноос эхлээд бид 7 жилийн хугацаанд онцгой байдлын албан хаагчдыг орон сууцжуулах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Амны орон сууц, түрээслээд өмчлөдөг орон сууц, албаны орон сууц гэсэн энэ ангиллаар нь өөрсдийнхөө сонголтоор орон сууцтай болох боломжтой бүрдүүлнэ. Бүр хүүхдэн түлээтэй түлээгүй, хоолтой хоолгүй, хүний гэрт хашаанд гэр түрээслээд айлын хармаа өрөөнд ад үзэгдэх шахуу орж гардаг ийм одоо албан хаагчид манай зөндөө бий тэ. Эд албан хаагчдын дийлэнх нь тийм. Тэгвэл эх орны төлөөд хангарга өргөссөн. Энэ улсын хүн амын төлөө амнаас эрүүл мэндийг хамгаалахад бие сэтгэлээ зориулдаг, золиослдог албан хаагчид гэртээ амгалан тайван харж амардаг, алба гүйцэтгэж явахдаа ар гэртээ санаа зовдохгүй байх, хүний дайтай амьдардаг гэр бүлийн одоо орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарсан ийм жилүүд байна. Энийг албан ёсоор бас эхлүүлж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тусгай зориултын хувьц хэрэгжлийн тоог өшөө одоо албан хаагч бүрт байх хэмжээнд шаардлагатай түвшинд хүргэсэн байхыг зорж ажиллаж байгаа. Аврах ажиллагааны багаж хэрэгслийг бид одоо 80% хүргэнэ гэж хамгийн багадаа. Тусгай зориултын хувьц хэрэгжлийг 85% хүргэнэ. За гал унтраах тусгай зориултын автомашиныг одоо тоог нэмэгдүүл 65% хүргэнэ. Холбоо зарлан мэдээллийн тоног төхөөрөмжөө 80% хүргэж шинчилнэ. Гэт нийтдээ энэ техник хэрэгсэл тусгай зориултын хувьц хэрэгсэл багаж одоо зэвсэглэмжийн хангалтыг улсын дунджаар одоо 80 орчим хувь хүргэнэ гэсэн юм зорилтыг тавьж байгаа. Энээс илүү байх ёстой. Онцгой байдлын ерөнхий газраас хүн ам нийгэм хамгааллын улсын албанд зохион байгуулсан гамшигаас хамгаалах команд штабын сургуулиас хийсэн сурвалжилгаар онцгой байдлын цаг нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Хүн ам нийгмийн хамгааллын улсын алба буюу гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд онцгой байдлын ерөнхий газраас анх удаага гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11-ээс 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэгээд бас давхар энэ улсын албаны чиг үүргийг гүйцэтгэдэг ийм ям учраас улсууд өнөөдөр Монгол улсын хэмжээнд засгийн газрын хэмжээнд бүхий хамтуудаас анх түрүүн одоо энэ гамшигын үед тохиолдоход одоо ард иргэдэд энэ тусалцааг яаж хөрөх үү гэдэг энэ сургалт мэдээллүүдийг хийх, биетэйгээ мэдээлэл солилцох, яам дундын салбар дундын зохицуултуудыг хэрхэн зохион байгуулах уу гэдэг чиглэлээр одоо энэ сургалтыг хийж байгаа нь цаг үеэ болсон их чухал сургалт болов уу гэж би бас бодож байна сайдын хувьд. Тэгээ Монгол улсад тохиолдож байгаа аюулт үзүүлэлт гамшигын тоо давтамж сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байна. Тэр дундаа газар хөдлөлт, үер ус, ой хоёрын түүмэр, хүн малын гоц халдварт өвчин, дээр нь хүчтэй цасан болон шорон шуурга гэдэг Монгол орнд тохиолдож байгаа аюулт үзүүлэлтийн тоо давтамж нэмэгдэж түүнээс улбаатай одоо эрсдлүүд одоо учирч байна. Тэр дундаа бидний одоо хамгийн их санаа зовоож байгаа гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг. Энэ 2024 онд Монгол улсын хэмжээнд нийт 20,800 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Тэр дотроо 3.5 магнитудаас дээш 35 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бидний одоо бас их санаа зовоож байна. Тийм учраас Монгол улсын засгийн газраас онцгой байдлын байгууллагаас гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь өнөөдөр зохион байгуулж байгаа энэ гамшигаас хамгаалах команд штабын сургууль юм аа. Тэгээ энэ 2024-өөс 24 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрт гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшигын үеийн хариу арга хэмжээ хор уршиг арилгах чиглэлээр үндэсний хэмжээнд чадварыг бэхжүүлэхээр тодорхой зорилт дэвшүүлсэн. Тийм учраас өнөөдөр хүн ам нийгмийн хамгааллын улсын албан дээр зохион байгуулж байгаа энэ дадлаг сургууль нэг талаасаа онцлог бөгөөд нөгөө талаасаа та бүгдийг гамшигын үеийн харилцан ажиллагаа, удирдлагын арга барил, зохион байгуулалт, зохицуулалт, хор уршиг тохиолдсон үед түүнийг даван туулах чадварыг бүрдүүлэхэд
чиглэгдэж байгаараа бас онцлог гэдгийг одоо тэмдэглээ хэлхийг хүсэж байна. Гамшигаас хамгаалах команд штабын сургуульд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харийн агентлаг болон нийслэл дүүрэг 21 аймын бүтцийн нэгжүүдийн 853 ажилтан албаагч биечлэн болоод захимаар оролцсон юм. Оролцогчид Ослын үеийн удирдлагын тогтолцоогоор газар хөдлөлтийн нөхцөл байдлыг үнэлэх штабын даатгалыг зохион байгууллаа. За манай системийн хэмжээнд 6600 албан агчтай 21 аймаг 9 дүүрэгт салбар нэгжүүдтэй. За энэ 2 хоногийн онцгой байдлын гамшигаас хамгаалах нөхцөл байдлын команд штабын сургуульд нийтдээ 1765 албан агчид хамрагдаж оролцлоо. За онлайнаар болон 21 аймаг холбогдож ажилласан. За ер нь сургуультаас бид нэлээд их сургамж авлаа. Нэгдүгээр гамшиг тохиолдлоо, газар хөдлөлөө, хүн ам олноор аюул өртсөн тохиолдолд биднэрт яг менежментийн бэлэн байдал хангагдж байгаа гэдгээ бид нар туршиж үзлээ. За энэ бол дутагдaltaй байна. За төсвөө яаж богино хугацаанд нөөц бүрдүүлэх ёстой вэ гэдгийг бид нар бас төлөвлөх шаардлагатай байна. За гамшигт өртсөн хүмүүсийг цаашдаа урт хугацаанд яаж эргийн хэмжээний байдалд нь оруулах вэ гэсэн ерөнхий төлөвлөгөө алга. За энэтэй зориулагдсан арга хэмжээ юу авах ёстой вэ гэдэг энэ бас төлөвлөлтөө сайжруулах шаардлагатай байна. За тэгээ яамны хэмжээ болон ер нь хүн ам нийгмийн хамгааллын улсын алба цаашаа гамшигын үеийн төлөвлөгөөг илүү сайжруулах хэрэгтэй юм байна. Бид маш ерөнхий төлөвлөгөө гаргасан. За тэр төлөвлөгөө маань гэр бүл хүүхдийн агентлаг дээр ажиллаж байхад нийгмийн даатгал дээр ажиллахгүй ч гэдэг юм уу салбарын онцлогоо тусгаагүй ийм асуудлууд байна. За цаашдаа бол бид нар энэ сургуулийн хүрээнд төлөвлөгөөгөө сайжруулна. За эдгээр нөхцөл бий болсон үед хүн амыг яаж хамгаалах вэ гэдэг бодлого эрхцэн орчиндөө ч гэсэн өөрчлөлт оруулахыг бас бодох нь зүйтэй байна. Манай хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар бол маш өргөн цаг үе тийм. За энэ цаг үеийн дотор бас хөдөлмөр халамжийн үйлчлэгээ бол үндсэндээ улсын хэмжээнд хүн төрхөөс эхлээд хүүхдийн мөнгнөөс эхлээд бүх төрлийн нийгмийн халамжийн үйлчлэгээ үзүүлэх. Дээрээс нь ажилгүй иргэдийг бас хөдөлмөрийн ажлын байраар хангахтай холбоотой бүх зохицуултыг хийж явуулдаг. Ийм байгууллагын чиг үүрэгтэй байгууллагын хувьд гамшигын бэлэн байдлын энэ сургуультанд оролцоно гэдэг бол их чухал цаг үеийн улсын арга хэмжээ болж байна. Энэ сургуулийн үр дүнд бол улсын хэмжээнд хөдөлмөр халамжийн чиглэлээр мэргэжлийн ангийн үед ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж илүү үр дүнтэй, илүү хүртээмжтэй, иргэндээ хүртээмжтэй, илүү шуурхай, илүү зохион байгуулалттай болж чадах вэ гэдгийг бид бүхэн туршиж үзлээ. Энэ бол бид бүгдийн цаашдаа илүү сайжруулах, илүү төлөвлөлттэй, илүү үр дүнтэй болох юм хамаахан эхлэл боллоо гэж үзэж байгаа. Энэ сургуулийн өрөөнд бид нар маш олон зүйлийг сурлаа. За ер нь бол би бас нөгөө яамныхаа хүн ам нийгмийн хамгааллын улсын штабынхаа бас төлөвлөгөөн дээр бас ажилласан байгаа. За ингээд буцаад энэ төлөвлөгөө маань яг бодит байдал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдгийг өнөөдөр хоёр өдрийн сургалтын өрөөнд дүгнээд үзэхэд бол бид нар төлөвлөгөөг маш их ерөнхий боловсруулсан байна. Ийм учраас үнэхээр гамшиг тохиолдоход энэ төлөвлөгөөг илүү наривчлах ёстой гэдэг ийм бас сургамжийг бол энэ хоёр өдрийн сургалтаас суулгаа. За үнэхээр газар хөдлөлтийн гамшигт Монгол улс хамрагдах юм бол бидний хэрхэн яаж ажиллах вэ гэдэг ийм сургалтанд асуусандаа баяртай байгаа. За миний хувь хүний зүгээс бол бас маш олон зүйлийг бас сурлаа. Ягаад гэвэл гамшиг тохиолдвол бид нар бас улс орондоо хэрэгтэй. За нийгмийн хамгааллын чиглэлээр өөрийнхөө эрхэлж байгаа ажлынхаа чиглэлээр хэрхэн яаж ажиллах вэ гэдэг чадвар сурлаа. Нөгөө талаар бол бас хувь хүн бас ямар хариуцлагатай байх вэ? Хэрхэн яаж өөрийгөө хамгаалах вэ? Нөгөө талаас ард иргэдэд хэрхэн яаж туслах вэ гэдэг энэ сургалтуудыг бол сурсандаа бол баяртай байна. Мөн дадлах сургуульд эрчим хүчний яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яам, зам тээврийн яам, аж үйлдвэр эрс байлгийн яам, цахим хөгжил инновац харилцаа холбооны яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яам, эрүүл мэндийн яамны төлөөлөл дадлах сургуульд хамрагдаж харилцан дуршлах солилцлоо. Ингэснээр хүн ам нийгмийн хамгааллын улсын алба буюу гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд болцшгүй гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдлаа ханган салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн гамшигаас хамгаалах төлөвлөгөөг тодтогсон юм а. Иргэд малчид тээвэрчид та бүхэн цаг агарын мэдээллийг тухай барьд хүлээн авч болцсгүй эрслээс урьдчилан сэргийлж өвлийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.